Амжилтанд хэрхэн хүрэх вэ? Энэ асуултыг хүн болгон өөрөөсөө асуудаг. Бусдаас ч бас асуудаг. Ингээд миний зөвлөгөөг та бүхэн дуустал үзээрэй. Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Өөрийнхөө амжилтанд хүрэх зорилгын төлөө энэхүү бичлэг дээр зориод үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Мөн захиалагч нэг бүртээ та бүхэндээ бичлэгийг минь үзэж сэтгэлээ үлдээдэгт маш их баярлалаа. Та нарын асуусан асуултуудад чинь хариулж, тэгээ хэн нэгэнд ч гэсэн урам зориг өгж байгаа, танд ч гэсэн урам зориг өгж байгаа гэдгийг бодохоор надад үнэхээр их сайхан байдаг юм аа. Тэгээ та нар өдөр болгон миний бичлэгүүдийг үзэж урам зориг авч амьдралдаа хэрхэн амжилтанд хүрэх вэ гэдэг нэг ч гэсэн санааг авч байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд өнөөдөр би 600 захиалагчдаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлэх гэсэн юм аа. 2 сарын өмнө суваг дээрээ би 100 захиалагчтай болж ирсэн. Өнөөдөр ингээд 606 захиалагчтай болчихсон байна. Энэ бүгдэд би хүнд хэрэгтэй мэдээлэл өгье гэж бодож ирсэн. Тэр маань би илээ болоод явж гинэ гэж надад бас нэг юм гоё урам зориг өсөж байгаа. Тэгэхээр та нартаа маш их баярлалаа. Тэгэд амжилтанд яаж хүрэх вэ гэд. Амжилтанд хүрэх тухай ярихаас өмнө би нэг зүйлийг хэлэх ёстой. 12 цаг эмээн гэд Монголын үндэсний статистикийн хорооны мэдээнээс харах юм бол монголчууд бид нэр дунджаар 73 насалдаг байна. 73. За зарим хүмүүс өвчний улмаас арай эрт эсвэл гинтийн зүйл болоод хороогийн мөх бусыг өсөвдөг. Гэхдээ бид нар өнөөдөр тэрийг яагаад ойлгох ёстой юм бэ гэхээр амжилтанд хүрэхийн тулд та нар өөрийнхөө цагийг өөрөх ёсгүй. Өөрийнхөө зөвхөн хэрэгтэй дуртай зүйлс цагаа зарцуулж хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөх хэрэгтэй. Идж байгаа хоолчин ч гэсэн эрүүл хүнс байх хэрэгтэй. Эрүүл мэндийг чинь дэмждэг. Бид нар чипс идээд эсвэл хижүүлсэн ундаа уугаад бөөн чихрээр өөрийнхөө бие системийг бөмбөгддөг. Энэ бол эргээгээд бидний яагаад дунджаар 73 насалж байгаа шалтгаан ба. Эсвэл тэрнээс эрт өвчин зовлонтой болж байгаагийн нэг шалтгаан. Өдөр болгон сүү, тарагу, оронд нь идэх зөндөө гоё юмнууд байна шүү дээ. Ногоо, илүү сайн төлхөө, цагаан идэгээ сайхан идцгээ. За тэгээд 73 наслаа гэж бодъё л да. Би энэ тоогооны машинаар бодож үзлээ л дээ. Та нар шууд 73-ыг 365-т өрцүүлж чаддаг бол мундаг байна. Тэгээд ингээд үзэхэд бол 226,645 өдөр болж байна. 73 жилийг үржүүлэх юм бол. Тэгэхээр бид нар би жишээлбэл 15 настай хүүхэд 15 настай хүн 5475 хоногийг аль хэдийн амьдраад туулаад өнгөрүүлчихсэн байна гэсэн үг. Тэрийг ингээд 26,000-аас асах юм бол 21,000 өдөр байна. Энэ бүх амьдралаа насан эцэслээ дахиад 21,000 өдөр байна. Энэ бичлэгийг яг чи үзэж байгаа бол чамд 21,000 өдөр байна. Чи өөрийнхөө амьдралыг амжилтанд хүрэхийн тулд зорилтоо гаргасан уу? Хэрвээ тэгээгүй бол өнөөдөр гарга. Яг одоо гарга. Би ирээдүйд ямар хүн болохыг хүсэж байна те? Би ямар мөрөөдөлтэй юм? Би энэ асуултыг асууж байхад нэг хүүхэд би Билл Гейтсийн түвшинд хүрэх тийм хүн болмаар, тийм амжилттай хүн болмаар байна гэж хэлж байсан. Хэрвээ тийм бол Билл Гейтсийн түвшний хүн Билл Гейтс өдөр тутамдаа юу хийж ирсэн? Анх багаасаа ахуулаад юу хийж ирсэн гэдгийг түүхийг нь судал. Тэгээд өөрийнхөө өдөр тутамд хийдэг зүйлтэйгээ харьцуул. Тэгж зөвлөх байна. За 20 настай байлаа гэх юм бол энэ 7300 өдрийг аль хэдийн туулаад өнгөрүүлчихсэн байна гэсэн. Тэгэхээр эн чинь 73 хүртлээ дахиад 19,000 өдөр байна гэсэн. Зорилт төлөвлөгөөгөө гаргасан уу гэд 20 настай хүн бол яг эд ихтэйд сургуульдаа сурж байгаа. Эсвэл аль хэдийн ажил хийгээд эхэлчихсэн хүмүүс байгаа. Магадгүй өөрийнхөө хувийнхаа бизнес дээр ч ар гэрийнхээ амьдралыг залгуулах гад ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм хүн байна.
Хэрвээ тийм бол өөртөөгөө сайн ярилцсан миний мөрөөдөл юу юм бэ? Би энэ амьдралдаа яг юу хийхийг хүсэж байгаа юм бэ? Та нар хараахан яаж төлөвлөгөө гарах, ханаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол миний зорилт төлөвлөгөө гарахдаа юуг анхаарах вэ гэдэг бичлэгийг үзээрэй. Тэрийг би энэ оны эхэнд гаргаж ирсэн. Мөн Икигай гэж юу вэ буюу сэтгэлийн дуудагалгаа яаж дагах вэ амжилтанд хүрэхдээ. Тэр их хэрэгтэй гэж би бодож байгаа юм. Ер нь бол амжилтанд хүрэх гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр бид нар хэд дэврэмгийн сэтгэлээр бас мөрөөдлөө хөөгөө явдаг. Гэтэл тэр нь магадгүй хорвоо дэлхийд хүмүүст хэрэгтэй зүйл биш байдаг. Эсвэл мэрэгжлийн тэр зүйлийг нь боловсрол шаардлагатай зүйл байдаг ч юм уу. Тэр нэг зүйл нь дутагдаад амжилтанд хүрдэггүй юм уу, тийм? Эсвэл тэр зүйлээрээ төлбөртэй зүйл цалин авах боломж, орлого олох боломжгүй байдаг. Тэгэх юм бол бас амьдралын хувьд бас жоохон. Тийм учраас Икигайг бол гол цөмөн буюу энэ дөрвөн зүйлсийг бүгд ингээд уулзсан нэг тэр зүйл дээр өөрийнхөө амьдралын зорилгыг болгоод сэтгэлийн дуудлагаар ингээд явахыг санал болгод юм аа. Тэгээд товчхондоо хэлэхэд миний хувьд би өөрийнхөө зорилго төлөвлөгөөг бол хизээ гаргаж ирсэн юм бэ гэдээ бодоод үзлээ л дээ. Би бүр багтаал нэгдүгээр ангид байхдаа хүүхэлдэйн кино хий гэж мөрөөддөг байсан, зохиолч болъё гэж өгддөг байсан, олон зүйлийг мөрөөддөг байсан. Тэгээд би ээжигээ гадаад дотоодоор аялаад ингээд явж байгааг нь хараад би ингээд гадаад хотолтой нэг эдийн засагч болно гэж бодоод ингээд ийш тийшээ дэлхийд даяар аялдаг ийм гоё мэрэгчлээ болно гэд. Тэгээд би бизнес удирдлагыг бол сонгож Америкт суралцсан. Гэхдээ тэрнээсээ өмнө би 12 та байхдаа би энэ Сорсын сангийн тэтгэлгээр гадаадд Америкт тэтгэлгээр сурна гэд. Тэрний төлөө би бэлдсэн. Тэр талаараа би бас бичлэгүүдийг оруулсан байгаа. Хэрвээ та нар шинээр ирсэн бол намайг 50 гэдэг. Би ээж, хүний эхнэр, тэгээ чөлөөт цагаараа цахим орчинд амжилтанд хүрэхийг хүсэж байгаа тань шиг хүмүүст өөрийнхөө урам зоригийг та нарт өгч мэддэг чадлаг бүхнээ хуваалцаж байгаа ийм нэг хүн байна. За ингээд миний бичлэгийг дуустал нь үзсэн та нартай баярлалаа. Өнөөдрийн шилдэг сэтгэл энд байна. Хэрвээ та бүхэн миний дараагийн бичлэгт орохыг хүсэж байвал сэтгэлдээ доор үлдээгээрэй. Мөн асуухыг хүссэн асуултуудаа сэтгэлээрээ бичиж болно. Эсвэл миний англи болон монголоор хөтэлдэг Instagram хаягуудаар холбогдож болно. Монгол сувг нь болохоор 50-наас гээд байгаа. Англи Instagram маань болохоор 57 гээд бас англи YouTube сувг давхар хөтэлдэг байгаа. Тэгэхээр би бичлэгүүдээ ер нь бол ихэнх давхардаад явдаг. Монголоор энд бичлэгээ хийчээд англиар нөгөө сувг дээрээ бичлэг хийж тавьдаг байгаа. За ингээд 50 амьдралыг Монголдо дараа уулзлаа. Баяртай. Та бүхэн миний сувгийг subscribe улаан товчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын товчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.